Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн энэ өдрийн амгалан ятгая. За өнөөдрийн мэдээгээр Америк нэгдсэн улс дахь Монгол эмэгтэйчүүдийн чуулганы тухай мэдээг хүргье. За дашрын дөрөвт энэхүү мэдээг бол манай хамтрагч байнгын түнш Experior Financials байгууллагын санхүүгийн мэргэжилтнүүд болох Сумья Сүрэн оюун жаргал зураглаач хангал нар бэлтгэн ирүүлсэнд үзэгчдийн өмнөөс баярлалаа. Оюун жаргал Сумья Сүрэн нар маань өөрсдөө энэхүү чуулганд идэвхтэй оролцож тэр ч байтугай оюун жаргал үндсэн итгэгчээр оролцож байсан боловч ийхүү цаг заваа самбаачилж сэтгэл гаргаж энэхүү мэдээг бэлтгэн ирүүлсэнд үзэгчдийн өмнөөс үн талархал илэрхийлье. Санаа. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Оюкапт 2 Нарлаг Калифорниагаас тийм ээ Лос Анжелесаас бол мэдчилж байна. Тэгээ өнөөдөр Монголд эмэгтэйчүүдийнхаа чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдтэйгээ танилцаад баруун эрэгт болж байгаа арга хэмжээг та бүхэндээ хүргэхдээ маш баяртай байна. За өнөөдөр бол ерөнхийдөө энэ тийм ээ 2 өдрийн арга хэмжээ болж байна. 4 сарын 18-ны өдөр тийм ээ. За тэгээд салбарын төлөөлөл янз янзын салбараас оролцож байгаа маш чадварлаг эмэгтэйчүүд цугларсан байна. Бүгдээрээ тэгээд туршлагаа хуримтлуулад тийм ээ. Туршлагаа солилцоод хоорондоо танилцж байгаа 2 өдрийн удирлаг арга хэмжээ болж байна. За тэгээд энэ болж байгаа арга хэмжээг та бүхэндээ бид бэлтгэж хүргэж байна. Анхаараарай. Монгол улсын эдийн Улаанбаатар хотоос биш Нарлаг Калифорни Лос Анжелес хотоос мэдчиж байна. Бурхад хараад ургамаа Монголын минь сайхан үзэсгэлэн бүсгүйчүүд бүлэглэх зүрхийн минь эзэнсэн хатхын сайхан эмэгтэйчүүд үрийнхээ өмнөөс үхэж бэлэн Монголын минь сайхан ээлжүүд үнэнчээр нэгнийг дурлаж хасан туршлагаа гаргаж хатхын сайхан эхнэрүүд бүсгүйчүүдээ сайн байцгаана уу. Манай суугаар мэдээлж байсанчлан 2026 оны 4-р сарын 18, 19-ний өдрүүдэд Нарлаг Калифорни мужийн Лос Анжелес хотноо Монгол эмэгтэйчүүдийн эв нэгдлийн чуулган амжилттай болж өндөрлөөд байна. 2026 оны Монгол эмэгтэйчүүдийн эв нэгдлийн чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол улсаас Америк нэгдсэн улсад суугаа консул Т. Батцэцэг, Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын ардын жүжигчин энэ Батцэцэг, зочин илтгэгчээр та Монгол ээж төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал соёл судлаач Ц. Наран ханд нар үг хэлсэн бол Сан Франциско хотоос гэр Youth Центрийн дэргэдэх морин горийн хөгжмийн багш сурагчид хүрэлцэн ирж танхимын жаврыг үргээж цугласан олны сонирыг мэлаасн нь онцгой сайхан үйл явдал болжээ.
илээ. Америкт амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн дунд төрөл бүрийн сэдвтэй уулзалтууд өмнө болж байсан ч энэ удаагийн чуулга уулзалт оролцогчдын тоо хамрах хүрээ хэлцэх асуудлын далайц зохион байгуулалтын төвшний хувьд монгол комьюнитигийн шин жишгийг тогтоож чадсныг бид. За консул Батцэцэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн уулзалт оролцогчдын тоо хамрах хүрээ хэлэлцэх асуудлын далайц зохион байгуулалтын төвшний хувьд шин жишгийг тогтоож байгааг онцлон дурдаад чуулга уулзалтыг санаачилж зохион байгуулагчдад талархал илэрхийлсэн юм а. Америкийн улсад амьдарч байгаа монгол эмэгтэйчүүд худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, даатгал, санхүү, зөвлөх үйлчилгээний салбарт төлхөө ажиллаж байгаа. Мөн суугаа мужи хотынхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хов нэмэр оруулахын зэрэгцээгээр тухайн нутаг оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдэд дэм тустай. За монголчууд бидний нийгмийн амьдралын гол хөдөлгөгч хүчин болж байдгийг тэмдэглэн дурдах нь зүйтэй байна. За тус чуулганыг зохион байгуулагчдын мэдээж байгаас үзэхэд бол эмэгтэйчүүдийн чуулганд Америкийн эзэн улсын өнцөг болон бүрээс хот мужуудыг төлөөлсөн бүсгүйчүүдээс гадна мөн Монгол улсаас төлөөлөгчид хүрэлцэн гэж оролцсон тухай мэдээлж байна. Энэхүү арга хэмжээнд нийт 300 гаруй салбартаа тэргүүлж амжилттай ажиллаж байгаа бүсгүйчүүд оролцож, за 20 орчим төлөөлөгч илтгэл тавин, 80 орчим төлөөлөгчид бизнес, санхүү, эрүүл мэнд, татвар даатгал, боловсрол, их хэл, олон нийтийн үйл ажиллагаа зэрэг салбар хуралдаануудад идэвхтэй оролцсон мэдээ байна. За чуулганд оролцож завгүй хөтөлбөртэй байсан хэдий боловч оюун жаргал сумьяа сүрэн нар маань төлөөлөгчдийн заримтай нь уулзаж тэдний сонс дэглийг сонссныг та бүхэнтэй мөн хуваалцаж байна. За сайн байна уу Бацагчээ. Өнөөдөр тийм ээ эмэгтэйчүүдийн конференс дээрээ Бацагчтайгаа ярилцах хэдэн минут олдсон. Тэгээ та сайн явж ирвөө. Сайн явж ирлээ шүү. Бас урчин ирлээ шүү. Дээрээс нөгөө үер бууж байгаа юм шиг аадар бууж байгаа юм шиг хүүхнүүд ирлээ онгоцны бод дээр тий. Биднийх их сайн зохион байгуулсан байна. Дор машин тэгнэ суулгаад аваад тэгэл дахиад 1 цаг яваад ирлээ. Вау. За та Америкт хэр удаж байгаа илээ? Одоо энэ таны анхны одоо Монгол эмэгтэйчүүдийн конференс илүү одоо юу лээ? Би ирээд одоо 20 хэдэн жил болсон байна. Тий. Тэгээд ирж байж байгаад хүүхдүүдэд дээд сургуулийн төгслөөр энэ ч нэг 7-10 жил болж байгаад би буцаад явцсан. Тэгээд яг өвөлдөө хүүхдүүд эндээ байгаад тэгээд ирдэг болчихсонтэй өвөлдөө ирдэг болчихсон тий. Ер нь бол урд нэгэ доктортой байж байхдаа бид нар өгүүлэн сан нэгэ нэвтрүүлэг хийсэн монголчуудаа тухай. Тэр бол уран сайхны баг анхны нэвтрүүлэг нээсэн баха. Тэгээд монголчуудын чуулга уулзалт болж исэн оролцож исэн. Манай Чикагоч бас болж исэн. Баруун эрэг Дэнвер ч гэсэн тий. Болж исэн тий. Оролцож исэн. Тэгээ одоо бол оролцдог улсуудынх нь тоо ихсэн байна. Тэгээд далайц ихтэй болсон байна. Дуучин бол цөөхөл байдаг ш. Нөгөө анх ирсэн монголчууд чинь тавуулаа или зургуулаа наадмаа хийгээд цуглаж исэн гэсэн. Тэрнийг бодвол тий одоо энэ чинь зүгээр тэр чигээр төм түжигнэж бум бужигсан шууд уулзалт болдог болсон ба ш. Тэглээ. За баярлалаа. За тэгээ Бацагчтайгаа танилцсандаа маш их баяртай байна. За тэгээ та ивент чуулга уулзсандаа сайхан оролцоод олон эмэгтэйчүүдийг урам өгөөд тэгээд чуулгуулсандаа enjoy дараа. Тий. За тэгээд энэ ташрамт хэлэхэд би төгөлдөр ТV-гээр монголчуудаа засаж байгаа цаг үеийн хяаралтай мэдээнүүдийг авдаг. Манай монголчууд бол дандаа телевизээр үзээд байх тийм завтай хүн байдгүй. Нэгдүгээр, хоёрдугаар хэлний хувьд одоо шууд орчуулад төрөлх хэл дээр мэдээлэл авна гэдэг бол маш их ашиг тустай байдаг. Цаг хугацааны хувьд ч тэр
хүлээж авж байгаа мэдээллийн хувьд ч тэр мэдээлэлээ соцчих юм бол бид нар яг маргааш нь юу болох гээд байгаа, эднийхэн засаг төрөөс ямар арга хэмжээ авах гээд байна, иммиграшны ямар хууль тогтоомж гарч байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор төгөлдөр телевизийнхандаа бүдэнд нь баярлаа. Тэгээд энэ мэдээллийн энэ ажлыг хийн гэдэг бол үндсэндээ сайн дур дээр одоо хүмүүсийн монголчуудаа гэсэн ийм сэтгэл дээр явдаг шүү дээ. Тийм болохоор энэ камер, энэ цаг зав, энэ их мэдээллийг олж өөрсдийнхөө ажил амьдралын хажуугаар биднэрт анхаарал тавьдаг та нарт маш их баярлалаа. За бүгдээр нь амжилт хүсье. За баярлалаа бүсэгч. TVN хамгааллын бүсгүйн захирал Баясгалан Бодосны баярмаач Аксанаач Сушилконы онлайн иншүүрэнс буюу даатгалын байцааг шатрын мажигсан гихт монголчуудад андахгүй CPA жахсан мажигч за шатрын мажигсан баярч за өнөөдөр энэ олон сайхан бүсгүйчүүд маань өнгөрсөн 4 сарын турш нойр хоолоо одоос мартан ажлынхаа хажуугаар аргийнхаа хажуугаар өдөр болгон зөндөж 2 сард энэ болтой ирж гэрээ. За энэхүү 2 өдөр үргэлжилсэн арга хэмжээний үеэр төрөл бүрийн сэдвээр бизнес салбар хуралдаанууд боллоо. Тухайлбал эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлууд, татвар даатгал, боловсрол зэрэг сэдвээр салбар хуралдаанууд болж төлөөлөгчид идэвхтэй оролцож туршлага мэдлэгээ харамгүй хуваалцаж ярилцсан бол мөн хамтдаа хүчтэй сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн тухай мэдээ байна. Тэгэхээр хэлхийс үүрэг аяасан хожиж хөгжлийн одоо нөгөө сургуулийн аппликейшн нэгдэх сайн байна. Тэгээд англи хэлний сайн байх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ аппликейшн ч өөрөө эсрэг чинь зүгээр англи хэлний creative writing шиг тэгээд хүнтэй сумаа миний хувьд ч амар том үйл байхгүй. Амар бол гэж бодож байсан хүн жирэж болын хүнтэй сой бүгдээ олын харуултыг сургууль соны өнтер гэдэг тийм том үйл тавьсан. Тэгээд нэгдүгээр сургуулийн тооны яриг би төгссөн шүү дээ. Тэгээд тэгэхээр олон амжилтуудад би хүрсэн. Асуусан амар сонсогдож байгаа гэсэн яг тэр бацсан байхгүй. Би юу хийж бүтээсэн бэ? Би яг яаж амьдарч ирсэн бэ гэдгсэн чи би ерөөсөө өөрөө хүснээр амьдраагүй. Би маш хүний хувийн эмзэг асуудал тэгээд би бас өнөөдөр энд их хүрэлцэн ирсэн бүх монголчуудынхаа одоо мэрэгсэн хуульч хүмүүсээс зөвлөгөө авч байгаасай. Миний үндсэн өөрийн маань мэрэгжил их хэмж мэрэгжилтэй учраас тэгээд эрүүл мэндийн салбарын ажилтнуудтайгаа хамтарч ажиллах маш сонирхолтой байлаа. Тэгээд дээрээс нь даатгал гэдэг юм бол хүмүүст бол даатгал гэхээр нэг л юм сонсогдоод байдаг гэдгийн даатгал гэдэг маань дотроо маш олон төрлийн даатгалтай байдаг учраас энэ бүх даатгалын төрлүүдийг танилцуулахад бол та бүхэндээс мэрэгжилтнүүдэд бүр маш олон мэрэгжилтнүүдийн дундаас сонгож шилж энэ давцсан дээр урьдсан байж байгаа. Тэгэхээр бидний энэ сууж байгаа танхимд маань манай яг эмэгтэйчүүдтэй мөр зэрэгцээд ажиллаж байгаа эмч нар, совилогч нар, бүх даатгалын салбарт ажиллаж байгаа маш олон мэрэгжилтнүүд манай анкагийн маань багш нар, партнер нар гэх мэт маш олон эмэгтэйчүүд надад бас сууж байгаа шүү. Тэгэхээр бид нар бас маш сайхан төлөөллийг илэрхийлж байгаа юм. За сайн бацгаана уу. За өнөөдөр болж байгаа арга хэмжээнд дээр Монгол эмэгтэйчүүдийн чуулганы арга хэмжээнд дээр Монголоос одоо дуучин эрдэнэ чимээ ихтмэл одоо хүрэлцэн ирсэн байна. Тэгээд за танд өнөөдрийн мэндийг хүргэе. Хаах болоос Монголоос ирж байгаад баярлалаа. Тэгээд танд одоо сэтгэлдээ л юу вэ тийм ээ? Энэ арга хэмжээнд ирээд одоо ямар санагдаж байна бидэнтэй хуваалцаач. За сайн бацгаана уу. Бүгдээр нь энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд маш сайхан өдөр байна. Ер нь маш гоё одоо арга хэмжээ болж байна. Их гоё нөгөө санаач байгаа хүмүүсийн зорилго маш таалагдлаа. Одоо амжилттай байгаа нь одоо бусдаа өөрийгөө хуваалцахтэй одоо багтгүй бэрхшээлтэй байсан цаг хугацаагаа ч юм уу амжилттай байсан цаг хугацаагаа хуваалцах нь одоо бос хүмүүст маш өгөөжтэй. Тэгээд дээрэс нь хоорондоо одоо ингээд танилцах нэг одоо ажилд энэ төр нөгөө оролцох тийм боломж олгож байгаа ийм арга хэмжээ болж ийн гэж ойлгож байна. Тэгэхээр одоо нэгэндээ одоо бас тэмтэй ийм сайхан ажил болж байна гэж харж байна. Тийм ээ. Тэгээд танд бас баярлалаа гэж хэлээ. Бидний цагаа заваа гаргаад ярилцлага өгсөн. Тэгээ Монголын тийм ээ
гайхамшигтай одоо сайхан бүсгүүчүүд хандуулчдын минь төлөөлөл болсон хүн ирсэн байгаадаас бид нэр баяртай байна. Америкт Калифорни наадах Калифорни мужид байх хугацаанд сайхан өнгөрүүлээрэй өдрийг. За баярлалаа. За сатацано тавхандын өдрийн мэндийг хүргэе. Тэгээ 2 өдрийн арга хэмжээгээр сайхан болж байна тийм ээ. За намайг оюука гэдэг оюун жаргал түрүү дарж авахтай оюун жаргал гэдэг. Би тэгээд Калифорни Сакраментод одоо 2 хүүхэд нөхөртөөгөө гэр бүлээрээ амьдран суудаг. Тэгээд тэр хүн одоо төгөл дээр ТV-ийн зураглаач хүн манай гэр бүлийн хүн байна. Хүүхэд маань байгаа. Тэгээд миний хувьд миний яг үндсэн мэргэжил минь нийгмийн ажилтны мэргэжилтэй. Тэгээд 8 жил сураад 4 жил ажиллаад тэгээд энд ирсэн. Тэгээд Америкт ирээд тийм ээ яг энэ салбарт би даатгал санхүүгийн салбарт үнэхээр ингээд дурлаад шимтээд тийм ээ одоо ажиллаад эхэлсэн. Ажиллаж эхлээд одоо ингээд 6 жил болсон байна. За тэгээд энэ салбартаа миний анх ингээд харсан зүгээс яагаад төгөлдөр ТV гэдээ бас давхар медиа контент явж байгаа вэ гэхээр бид нар би яг энэ салбарт анх ажиллаад эхлэхэд манай одоо Монгол community-гийн одоо мэдээллийн түвшин аягүй бага байсан. Тэгээд ойлголт бага байсан. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр миний Монгол хийжсэн ажлын хувь бол нийгмийн ажил төрс маань нөлөөллийн ажлууд учраас би за эхлээд би community-д сүрүү хийх хэрэгтэй юм байна, үйлчлэх хэрэгтэй юм байна, боловсрол өгөх хэрэгтэй юм байна гэдэг үүднээс одоо яг тэр үед одоо ч гэсэн тийм ээ төгөлдөр телевизийн хүмүүсийг хүлээж авч үздэг. Яг тэр шугамаараа бид нэр ингээд би ингээд одоо 3 жилийн туршид багаараа бид хамтраад сар болгон зөвхөн даатгал гэхгүйгээр санхүүгийн мэдээллүүдийг өгөх контентыг одоо хийгээд явж байгаа. За тэгээд би яг өөрөө бол одоо манай хүн ингээд сайн дураараа эхнэрийгээ дэмжиж одоо ингээд supporting husband тийм ээ угаасаа тийм ихнээсээ байсан. Тэгээд баярлалаа. Хайртай сайхан видео зургийг авсан байгаа. За тэгээд за миний хувьд бол би Experience Financial Group гэдэг тийм ээ хурцтай өсөн дэвжиж байгаа одоо санхүүгийн группт одоо Executive Director гэхээр арай агшны түвшний брокер буюу удирдах брокер позишнтэй ажилладаг. Тэгээд энэ ажилдаа хийхин хэрэгцээгээ Монгол community-тэйгээ угаасаа миний 70% клиент маань Монгол хүмүүс учраас Монгол community-тэйгээс ажиллаж байгаамаа. Тэгээд баярлалаа. Намайг панелистээс яг боломжийг олгосон баярлалаа. За өнөөдрийн арга хэмжээ ингээд маш сайхан болоод ингээд дундаа одоо ороод явж байна. Тэгээд одоо би Монгол Улсын Мисс Азийн мэдээлэл агентлагийн багш Сад Туяа гэдэг багштайгаа одоо уулзж байна. Тэгээд таны хувьд энэ арга хэмжээнд яг ямар байр суурьтайгаар оролцож байна? Тэгээд сэтгэлээ бид нартай хуваалцаач. За энэ арга хэмжээ үнэхээр амжилттай болж байна. Тэгээд анх удаага болж байгаа. Ер нь ийм арга хэмжээ маш их хэрэгтэй юм бид харж байна. Тэгээд ямар мундаг бүсгүүчүүд нэгд суулж бас би энтэйгээ танилцах, хоорондоо нэтворкингаас ярилцах. Тэгээд ер нь бол монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг эмэгтэйчүүд бас нэг нэгнийгаа дэмжих, нэг нэгнийгаа одоо олж уулзах, нэгнийхээ бизнесийг дэмжих гэдэг энд бол ингээд маш олон эерэг үйл явцууд бас болж байна. Тэгээд би бас энэ арга хэмжээнд ингээд оролцож байгаа. Одоо маш их баяртай зохион байгуулж байгаа. Бас та эдтэй маш их баярлалаа. Ийм арга хэмжээнд оролцож чадаагүй өөр хүмүүсэд бас ийм арга хэмжээг ингээд хүргээд дараа дараачихын бас арга хэмжээнд дахиж ирэх тэр бүх мэдээллийг дамжуулж байгаа. Та нартай баярлалаа. Тэгээд энэ арга хэмжээ манай агентлагийн модель охтууд маань бас загварын бяцхан үзүүлбэрээр оролцож байгаа. Одоо жил алга ингээд хүүхдүүд сургадаг ч гэсэн бүгдээрээ ингээд нөгөө төгсөөл явцгаачдаг. Тэгээд байнгын шинэ модельүүд хэрэгтэй болдог. Тэгээд энд байгаа яг энэ байгаа ирэх боломжтой модельүүд маань нэрээ бяцхан энэ загварын үзүүлбэрээр оролцож байна. Тэгээд ер нь бол гадаадд байгаа монгол эмэгтэйчүүд маань ямар мундаг юм бэ? Бүх салбартаа өөр өөрсдийнхөө чаддаг чинээгээр Монголоос үрцэжлээд одоо нэг хүмлэхэд Монголыг ингээд төлөвлөж байгаа. Тэгэхээр Монголоос үрцэжлээд Монголынхаа нэрийг өндөрт гаргаад чадах бүрнээрээ те бизнесийн бүхий салбарт ингээд мундаг байгаа энэ эмэгтэйчүүд үнэхээр бахархаж байна. Зохион байгуулж байгаа хүмүүстээ бас маш их талархаж байна. Энэ арга хэмжээ одоо анх ингээ болж байгаа эхлэлийн тавиад ингээд урд нас зөндөө бол ийм арга хэмжээнд болж исэн ч гэсэн гош ингээ хугацаа нь олцсон юм байсан. Тэгэхээр өгүүлэгдсэн байд. Дахиад маш удахгүй залуучуудын арга хэмжээ болоосоо гэж бодож байна. Энд болохоор одоо яг анхны одоо Америкт ирээд байж байгаа эхний үеийнхэн баг ихэвчлэн цугласан байна. Одоо би болохоор дараагийн үйлдэл нь юу вэ гэхээр
залуучууд маань бас яг ийм арга хэмжээ өгөөсэй гэж бодож байна. Залуу охтууд бидний өр хөвгтүүдтэй одоо ингээд тусж байгаа дээд сургуулаа төгсөж байгаа, дээд сургуульд орж байгаа ч юм залуу үеийнхээ бас 2 дахь хэмжээг хийгээсэй гэж бас хүсэж байна. Энэ арга хэмжээ ингээд амжилттай зохион байгуулж байгаа, амжилттай нэвтрүүлж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд миний хувьд ч гэсэндээ маш их юм суралцжээ. Тэгээд маш олон мундаг бүсгүүчүүдтэй бас танилцжээ. Хоорондоо холбоо сүлбэтэй болж юм. Бас ингээд урд нь таньдаг хүмүүс байсан ч гэсэндээ бас нэгнийгаа мэдгүй зүгээр найзын түвшинд яваад байсан бол одоо ингээ хараад тийм хийдэг гэсэн бэ ингээд нэгнээс суралцах тийм боломжтой болж байна. Тэгээд маш баярлалаа. Тэгээ өнөөдөр бахархалтай байна тийм ээ. За тэгээ тань ч хүн цаг зав гаргаад бидэнтэй ярилцсан баярлалаа. Тэгээд өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За тань болгон гэхээр ажиллаж байгаа. Зүгээр нэг ингээд сайд хасал болгон хийж байгаа хүмүүс биш. Харин энийг ингээд яг өөрийнхөө карьер болгон хийж байгаа мэрэгчлийн хүмүүсээс зөвлөгөө аваад яг өөрийнхөө одоо санхүүгийн тэр бажетанд тохируулсан тэр гоё төлөвлөгөөг гаргах юм бол та ихчлэн би гэмтэрийн хохирогч болчлоо түрүүн өмгөөлөгч маань ярьж ирсэн тийм виза, юу визагийн намайг одоо сэтгэл готролтой, трауматай одоо ийм дуу шилгээ бичиж өгөөч тий би ингээд цагаачлал бичиг баримтаа хөөцөлдөг гэсэн би ингээд гэр бүлийн салалтыг ингээд одоо үешиг явж байгаа би ингээд хүүхдээ асар амжуулах за бүр хүндэрсэн байх юм бол одоо бид нар psychiatric hospital буюу сэтгцийн одоо эмнэлэг гэж байгаа тий тэгэхээр нөгөө энэ үе шатлалтай гэдгийг бид нар маш сайн ойлгоод бага дээр нь тэр community mental health agency буюу одоо өрхийн дүүргийн сэтгэл зүйн төвүүд рүү бид нар очих боломжтой. Тэгэхээр одоо өнөөдөр хүмүүс маань өөрийнхөө одоо хүчлэлийг хүртсэн. За та энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Америк нэгдсэн улсад амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдийнхаа чуулга уулзалтыг зориод олон монгол эмэгтэйчүүдтэйгээ бас танилцгаад Улаанбаатар хотоос одоо Монголоос зориод ирсэн байгаа чуулганы үйл ажиллагаа маш одоо гайхалтай гоё явагдаж байна. Олон одоо эмэгтэйчүүд, олон карьертэй, за тэгээд олон мэрэгжилтэй, олон бизнестэй, олон мэдлэгтэй одоо ийм хүмүүстэй танилцаад тий сайхан суралцаад бие биенээсээ одоо туршлага хөрөмтлүүлээд ингээд явж байгаа нь үнэхээр гайхалтай гоё арга хэмжээ болж байна. Тэгээ ийм гоё арга хэмжээнд маш олон хүмүүсийг бас хэрвээ дараа нь болох юм бол ирж оролцоосэй гэж бас хүсэж байна. Гайхалтай гоё арга хэмжээ болж байна. Та нарт амжилт хүсье баярлалаа. Сайн байцгаана уу? Одоо Америкт суугаа бүх эмэгтэй хүмүүсийн одоо ивентэд манай Үлзэн Адко үнцасны компани хамтарч ажиллаад оролцоод явж байна. Тэгэхээр энд одоо бүх одоо нэг эмэгтэйчүүд уулзаад хөрөнгө оруулалт талаар юу юм заавар жил судалгаа өгөөд хувьцаа гэж үе, хөрөнгө оруулалт гэж үе, бонд гэх зэрэг мэдээлэл өгөөд хамтарч ажиллаж явж байна. Тэгээд бид болохоор өнгөрсөн өдөр шууд нисдгээр буусан. Яг зориод энэ үедэд оролцох сонирхолтой болоод өчигдөр буугаад шууд энэ арга хэмжээд оролцсон байгаа. Тэгээд бүх мэдээллүүдээ холбоотой хүмүүстэй холбоо танилцаад коммуникашн нэгтгээд явж байна. Тэгээд энэ оролцож байгаадаа айгүй их сэтгэл хангалуун байна. Баярлалаа. Ийхүү ямартай ч нэгдсэн улсад амжилттай ажиллаж амьдарч яваа бүсгүүчүүд маань Америкийн баруун эрэг номхон далайн эрэг дагуу хорон чуулж туршлага мэдлэгээ хуваалцаад нутаг орны зүг хөдгийн жолоор залцгаалаа. За энэ дэшрэн дөрөвдөд чуулганы хөтлөгчөөр насан жаргал. За манай Вашингтон дэсийн хотоос хүрэлцэн очсон жүжигчин Болдбаатар нар хөтлөн явуулсан тухай мэдээ байна. Тиймээс эдгээр хүмүүстээ бас үзэгчдийн өмнөөс баярлалаа. Улмаар энэхүү үр өгөөжтэй чуулганыг үүсгэн санаачилж амжилттай зохион байгуулсан нийт бие бүрэлдэхүүн тусалж дэмжиж оролцсон нийт хувь хүмүүс, байгууллага, компаниудад үзэгчдийн өмнөөс
гүн талархлаа илэрхийлж байгаа. За яг өнөөдрийн мэдээгээр Монгол эмэгтэйчүүдийн эв нэгдлийн чуулган 2026 амжилттай болж өнгөрсөн тухай мэдээг товчиж хэрэглээ. Өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.